Хичээл амраад өстө үүсэх юм олдохгүй толгоогоо мэйж сууж байсан чинь энэ үйлрэл ёстой халуухан байгаа production сайтай байгаа. Kaiju номер 8 гих гайхалтай анимыг олж харваа. За тэгээ мэдээж би гарсан бүх ангийг шүүнж үзээд ямар ч нойр авалгүй шууд бичлэгэнд орсон блэ. Энэ зэрэг когцаа байх уу ирээцэр гэдэг зүйл миний дээд зэрэглэл байх уу нэрвистийн өргөл дээр задасан шампань өөрийгөө харамшээ. Одоо цаг тийм хипхоп гэдэг хүн байдаггүй гэдэг тэтгэлтэй байна. Одоо би энд өргөл дээр байна. Бодохгүй зүйлээ бүгд би хийлээ. Kaiju Hachigo буюу англиар Monster 8, монголоор Мангас 8 гэсэн энэхүү аним нь Нао Мацумото гэх хүнээс Shueisha Shonen Jump-д манга зурвал болон гараад баггүй амжилт олсны дараагаар Production IG аним болгосон юм байна. Тэгээд Shonen Jump гэхэд гол дүрийн залуу бол нилээн хөгшин шинээр ахлах сургуулаа төгссөн хөгшчүүлийг хэлээв шүү. Төрлөх хотоос сүүрсний дараа Kafka Hibino, Mina Ashiro-нэр Япон улсыг Kaiju гэсдэг асар том мангасуудаас хамгаалах үүрэгтэй батлан хамгаалах хүчний офицер болох амлалт бие биедээ өгдөг. Хэдэн 10 жилийн дараа 32 настай Kafka. 32 нас. Shonen anime гэхэд бас л хөгшин тэгээд шинэлэг нас байгаа юм. 32 настай Kafka нас бас биеийн хүч тэнхлэхэд янз янзын олон шалтгаанаас болоод баатарлаг мөрөөдлөө орхидог. Харин тэр нь ядлагдсан Kaiju-гийн үлдэгдлийг цэвэрлэгч болсон байдаг. Харин нөгөө талд Минанд бүр жинхэнэ байраас бүр амар офицер болцсон байдаг. Би лав Kafka-гийн оронд байсан бол банцсандаа өөрийгөө газар дор болцсон байгаа даа. Шинэ хамтран зүтгэгч Reno Ichikawaтай уулзахдаа Kafka өнгөрсөн дүрийнхээ төлдөө тулгардаг. Reno Kafka шиг батлан хамгаалах хүчний гишүүнээр тулдах маш өндөр хүсэл эрмэлзэлтэй залуу. Харамсалтай нь тэр хоёр удалгүй Kaiju-дэд таарлтана. Хэдийгээр Kafka төрөлхийн баатарлаг цаан чанараа харуулж Реног тодорхой сүрлээс аварсан ч тэрээр хүнд бэртэл авч үлддэг. Тэр хоёр хоёулаа эмнэлэгт хэвтэ эмчлүүлж байх хооронд Kafka өөр нэг аратны дайралтанд өртсөн бололтой. Үүний үр дүнд тэрээр хүн дүрст Kaiju болж хувирдаг. Kafka нь болохоор хүн дүрст Kaiju болсноор маш их хүчийг олж авдаг. Kafka шинэ осон бэлгүүдээ бусдаас нууцлж илүү сайн хайхны төлөө ашиглахаар шийддэг. Би бинээ хүндэтгэж Kafka Reno 2 батлан хамгаалах хүчний тэргүүн игнэнд Mina шиг дайчдтай нэгдгийг зорддог. Би бүр энэхүү анимыг яг шүн үдсэн мөртлөө бүр амар догтлоод байж сууж ядаад хамаг нойр бүр алга болоод ингээ босч ирсэн. Тэгээд би яг өөрөө болохоор Tokyo Ghoul, Attack on Titan, Chainsaw Man гээд энэхүү анимууд амар дуртай. Учир нь гол зөрүүд нь өөртөө мангас болоод мангасуудтай тулалдаад явдаг байхгүй юу. Жишээлбэл Eren Titan болж байгаа Titan-уудыг алж малтдаг шиг, эсвэл Kaneki Ghoul болоод гүйлүүдтэй тулддаг шиг. Тэгээд бас анимийн дөрүүдийн царайны хувирал бүр татаадаг төхөө. Зураглал анимашн бас нэлээд боломжийн. Нээлтийн болон төсгөлийн дуунууд бүр төгс, бүр бангрууд амар гоё. Энийг үзээд над маш гоё амьдралын сурамж шиг байсан зүйл нь болохоор юмс хизээч оройтохгүй хөвшин мөвшин бла бла яан уу энэ үчи өөрөө хүсэж зорих юм бол бүгдийг хийж чадна. Kafka 32 настай мөртлөө тэ зүтгэсээр байна. Тийм болохоор чи 32 настай ч хийж болно. Тэгээд хүсэж тэмүүлж буй зүйл рүүгээ хүчтэй зүтгэх юм бол амжилт олдно гэсэн нэг тийм гоё сургамж бол би авсан. За Kaiju номер 8 нь болохоор яг өнөөдрийн миний бичлэгийг хийж байгаа цаг хугацааны хувьд гарч дуусаагүй байгаа. 7 хоног бүр шинээр нэг анги цацагдчихж байгаа юм ээ. Тэгээд би хувьдаа болохоор Netflix-ээр англи хадмалтай үзэж байгаа. Animax Center дээр бас гарч байгаа байх гэж бодож байна. Тийм болохоор та бүхэн сайхан өөртөө таалан сойрхож үзээрэй. Ер нь бол шүнжэнгөө үзээд товчхон ревю хийж гинэ л гэсэн үг шүү. За тэгээ би бас бичлэг хийгээгүй 3-4 сар болсон байна. Энэ хооронд хэл бичгийн шалгалтаа өгсөн. Бас 12 дугаар анги төгсөх шалгалтуудаа өгж амжилттай төгссөн. Одоо айтайхан бичлэгнүүдээ хийнэ гэж бодож байна. Яг хэлхээ мартаж байна. Хоёр дахь channel дээр бас шал өөр төрлийн сонирхолтой контентууд хийх гэж байгаа шүү. Subscribe дараарай. Бас Facebook дээр бичлэг тавьж байгаа шүү. Follow дээрэй. Peace.